Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За сайн мэцхан эрхэм мөндөд үзэгчтэй. Игэл телевизийн 30 жилийн энэ цаг мөчид тохиож байна. За тэгэхээр эдийн засгийн шинжээчийн цаг нэвтрүүлгийн энэхүү өдрийн дугаараар за гүн бэлэг болон Эрдэнэ баясгаланаар онцгой дугаарыг хүргэх гэж байна. За энэ дугаар нь юу вэ хэмээвээс дэлхийн медиа одоо зах зээлийн талаар бид тээр мэдээлэл хүргэнэ. За тэгэхээр би чамаас нэг асуулт асуугаад эхлэе. Медиа салбар гэхээр яг юу ойлгож байна? За яг медиа салбар гэхээр бид маш олон том цар хүрээтэй ойлгож болно. За яг кино үйлдвэрлэл, за мэдээллийг иргэд дэлхийн нийтэд түгээх мөн одоо бусад бичлэг одоо бичвэр байдлаар мэдээллийг түгээх мэтлэл маш өргөн утгатай ойлгож болно. Тэгвэл бид хоёр өнөөдөр за медиа салбар, за тэр дундаа за телевизийн салбар дэлхийн одоо эдийн засаг, за дэлхийд дээрх энэхүү телевизийн салбар ямар одоо өсөлттэй байгаа. За тэгвэл цаашдаа телевизийн салбар яг юу руу чиглэж байгаа гэх мэтлээ зүйлсийн талаар өнөөдөр ярилцсан. За тэгэхээр бид тэр өнөөдөр эхний слайдн дээр яг юу гарч ирж байна вэ гэхээр за энэ 2025 оны эхний хагас жилийн за телевизийн салбарын орлого харагдаж байна тийм ээ. За телевизийн салбарын орлого 322 орчим тэрбум төгрөгтэй харагдаж байна. За тэгэхээр энэ орлого яг ямар бүтц бүрэлдэхүүнээс бүрдсэн бэ гэдгийг гүнлэг тайлбарлаа. За тэгэхээр 322 тэрбум төгрөг бол жилээр бодглохоор 680 орчим тэрбум байх өнгөрсөн оны байдлаар өөрөөр хэлбэл оны 2 дугаар хасад бол телевизийн салбарын орлого дийлхэн бүрддэг, бараг 50 орчим хүн бүрддэг. За тэгээд энэ салбарт яг одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа харилцаа холбооны зохицуулах орноос тусгай зөвлөл авсан эдийн компанид байна вэ гэхээр 59 одоо ийм компани буюу телевиз байгаа юм. За энэ телевизээс зөвхөн яг мэдээний чиглэлээр үйл ажиллагаа мэдээллийг бэлтгэн хүргэдэг тийм телевизийн тоо ердөө 6 байгаа юм. За энэс бид нэр олон нийтийн гэхээр Монголын үндэсний олон нийтийн телевизийг ойлгох юм. За өргөн нэвтрүүлгийн гэхээр зөвхөн нэг чиглэлээр биш олон төрлийн тийм чиглэлийн нэвтрүүлгүүдийг гаргадаг тийм телевизүүдийг ойлгох юм. За арилжааны гэдэг нь бол зөвхөн одоо нэг чиглэлээр дагнсан. За ялангуяа одоо манай Монгол улсад энэ арилжааны телевизүүдийн дийлэнх нь буюу одоо home shop байдлаар одоо арилжааны тийм зар сурталчилгаа байдлаар хүргэдэг тийм мэдээлэл хүргэдэг тийм телевизүүд байна гэж ойлгож байна. За манай Монгол улсын одоо нийт одоо 60 орчим телевизүүдийн дийлэнх нь үзүр үйлчилгээний цагийнх нь дийлэнх хэсэг нь бол спорт, за соёл урлаг, за мөн түнчлэн эдийн засаг улс төр нийгэм эдийн засгийн тийм мэдээллүүд юу багтдаг юм байна. За эдгээрээс гадна кино урлал юм бол мэдээллүүд багтж байгаа. За үүнээс одоо дотоодын зах зээлийн зохицуулт нь юу вэ гэхээр за нийт одоо цагийн дийлэнх нь бол дотоодын өөрсдийн хийсэн контент байх хэвээр. Гадны одоо контентын импорт биш. Өөрөөр хэлбэл дотоодын нөгөө контент бүтээгчдэд дэмжих түнчлэн иргэдээ нөгөө төлхөө одоо монгол хэл дээрх контентуудыг ойлгоход хэлбэр байдаг учраас тэр мэдээллүүдийг хүргэх тийм зорилготой байдаг юм аа л та. За тэгээд дараагийн слайдер бол хоёулаа илүү нөгөө олон улс руугаа чиглэе те. Сая бол Монгол улсаа нэг ерөнхий статистикуудаар ярьчлаа. За тэгвэл зөвхөн за энэхүү бусад одоо яг кино үйлдвэрлэл за мөн зар сурчлагаанаас одоо ашиг олдог тиймэрхүү одоо телевиз үйлдвэрлэлийн салбарыг алгасан. Зөвхөн мэдээлэл хүргэдэг одоо энэхүү салбарын одоо зах зээлийн үнэлгээнд харагдаж байгаа. Зах зээлийн үнэлгээ нь одоогийн яг 25 оны эхний хагас жилийн байдлаар 3 орчим одоо их 80 долларын үнэлгээтэй байгаа гэсэн үг. За 3 орчим их 80 доллар гэдэг чинь яг томоохон одоо компаниудын дэлхийн зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад бол яг бага тоо харагдаж болно. Одоо жишээлбэл Nvidia-гийн үнэлгээ ихэл 5 их 80 төгрөгчөд байхад түүнд хүрэхгүй үнэлгээтэй байна гэдэг маань мэдээж бага тоо. За тэгвэл энэ салбар цаашдаа өсөх боломжтой юу гэсэн асуудал гарч ирж байгаа. Мэдээж өсөх боломжтой. Өсөхөд үл хэд гэдэг хүчин зүйлс нөлөөлж байгаа. За 2030 он гэхэд одоо 3 орчим их 80 байгаа ам доллароос 366 орчим их 80 одоо ам доллар руу өсөх боломжтой. Жилийн дундаж өсөлт нь 379% та харагдаж байна. Тэгвэл энэхүү өсөлтөнд яг голчлон нөлөөлөх хүчин зүйлс нь яг юу юм бэ гэвэл за нэгдүгüүрт мэдээж түрүүний чиний хэлсэн зар сурчлагын суурилсан үйлчилгээ те арилжааны телевизүүд байна. За мэдээж ихэнх орлого нь зар сурчлагаагаар олж ирж байгаа орлого байна. За тэгээд сүүлийн 5 жилийн хугацаанд орж ирж байгаа нэг одоо шинэ үйлчилгээний зүйл бол стриминг үйлчилгээ байна. Ялангуяа одоо Gen Z үеийнхэн гэж ярьдаг. За шинэ үеийнхэн
за энэхүү стримингийн үйлчлэгийг илүү хүн амын массан дундаасаа илүү их сонгох хандлагатай байгаа. За мөн дараа нь бүс нутгийн хэл дээрх контентын эрхлэлт өсгөх. За мэдээж яг хуу одоо бид бүхний сайн мэдэх Netflix платформ дээр бол маш олон улс орнуудын хэлээр одоо Netflix-ийн кино контент бол гарч ирж байгаа. Гэхдээ энэхүү контентууд за ялангуяа сүүлийн жилүүдэд за Аз номхон далайн Азийн улс орнуудын за хэл дээр одоо кино контент болон бусад үйлчлэгийг үзүүлэх боломжтой болж эхэлнэ гэсэн. Ингэснээрээ мэдээж Хойд Америкийн бүс нутгийн одоо салбарын компаниудаас илүү за Аз номхон далайн за Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн одоо энэ телевизийн үйлчлэгээ үзүүлдэг компаниуд өсөх боломжтой гэсэн санаа гарч ирж байгаа. За мөн мэдээж спортын контент ирэх. За мэдээж сүүлийн үед бол спортыг яг телевиз за медиа байдлаар маш олон сувгаар хүргэдэг болсон. Хүмүүс ч одоо спортын зах зээлд бол маш ихээр орж ирж байгаа. За үүн дээр нэмэгдээд яг хуу боцооны сайт гэх мэт маш олон зүйлс энэхүү спорт контентыг үзэх эргэлтийг дэмжих маш одоо нэг хүчин зүйлсийн нэг болсон байна. Тэгэхээр энэхүү спорт контентын ирэх гэдэг зүйл өсөх боломжтой. За мөн хамгийн бас чухал зүйлсийн нэг нь юу гэвэл за хиймэл оюун ухаан буюу AI-д суурилсан за контент үйлдвэрлэл. Мэдээж AI-г одоо үйлчлэгээний салбар за мөн бусад технологийн компаниуд л өөрсдийнхөө үйлдвэрлэл болон үйл ажиллагаанд нэвтрүүлээд эхэлж байгаа. За тэгвэл за энэхүү медиа болон entertainment-ийн салбарынхан энэхүү AI-г оруулж ирснээр мэдээж хамгийн гол давуу тал нь зардал багасж байгаа. Цаг хугацааг хэмнэж байгаа. Илүү өөрсдийнхөө мэдээллийг хүртээмжтэй байдлаар олон нийтэд маш богино хугацаанд харах боломжийг үүсгэж байгаа гэсэн. За мөн яг хуу засгаас нь тухайн улс орны өөрсдийн улсынхаа медиа компани за entertainment салбарыг хөгжүүлэх за янз бүрийн одоо бодлого зүйлсийг хэрэгжүүлэх гэдэг зэрэг зүйлс орж байгаа. Тэгэхээр энэхүү слайднаас дүгнээд үзэх юм бол за ойрын 5 жилдээ за Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн за медиа бол entertainment-ийн компаниуд бол маш өндөр хувиар өсөх боломжтой юм байна. Харин эсвэргээрээ за хамгийн том зах зээлийг эзлээд байгаа Хойд Америкийн зах зээл хомигдох одоо хансан байдлаар орж ирэх магадaltaй гэж хараад байгаа. За дараагийн слайдн дээрээс гэх юм бол мэдээж бисээ хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг ярьсан. За хиймэл оюун ухааны салбар бол маш олон одоо бараа үйлчлэгээ маш олон үйлдвэр компаниудад орж ирж байгаа нэвтэрч. За хамгийн их мэдээж AI буюу хиймэл оюун ухаан нэвтэрч орж ирсэн салбар нь за мэдээллийн технологи за технологийн салбарууд байгаа. За мэдээж за өнөөдрийн байдлаар за 25 оны 9 сарын байдлаар нийт одоо мэдээллийн технологийн компаниудын 30% нь өөрсдийнхөө үйл ажиллагаанд за AI буюу хиймэл оюун ухаан гэдэг зүйлийг ашиглаад эхэлсэн байна. За яг нь дараагийн 6 сарын хугацаанд аваад үзэхэд энэ 30%, 40 орчим хувиар өсөх боломжтой. За тэгвэл бидний одоо өнөөдөр яриад байгаа энэ entertainment за медиа салбарт яг хиймэл оюун ухаан яаж ашиглагдаж байгаа юм бэ гэдэг зүйлийг харах юм бол нэг 13% таа байгаа. За яг эдгээр бүх салбаруудын дунд чинь нэг 10% байхад за entertainment-ийн салбарыг дундчтайгаа адилхан байна. Тэгвэл дараагийн 6 сараас 1 жил, 2 жил, за 5 жилийн хугацаанд энэхүү 10% гэсэн тоо 30-аас 40% өсөх боломжтой гэж харж байгаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Дэлхий дээр байгаа зам дэлхийгээс гадна Монголын зах зээл дээр байгаа түрүүний чинжин ярьсан одоо арилжааны телевизүүд за бусад мэдээлэл өгөөдөг телевизүүд за энэхүү хиймэл оюун ухааны бүтэц технологиг өөрсдийнхөө бас телевизийн мэдээлэл хүргэх бүтэц дотоод үйл ажиллагаанд нэвтрүүлэх юм бол бас өсөх боломж байгаа гэж хараад байна. За тэгэхээр яг энэ газрын зураг дээр дэлхийн газрын зураг дээр харагдчихлаа юм л да. Түрүүний миний яг хэлсэн за Зүүн Өмнөд Аз, за ойролт орнуудын бүс нутгийн одоо энэ хуу entertainment media компаниуд цаашдаа өсөх боломжтой, энэ салбар илүү тэлэх боломжтой гэдэг энэхүү дэлхийн газрын зургаас харах боломжтой. За мөн үргэлжлүүлээд за бид бүхэн мэдээж өдөртөө телевиз үздэг. За телевиз биш юмаа гэхэд за мэдээллийн сайт уншдаг. За Bloomberg, Eagle тэ CNBC гэх мэт маш олон мэдээллийн сугуудаар өдөр болгон бидэд үйлчлүүлдэг. За тэгвэл за зөвхөн гэртээ ч юм уу ажил дээрээ офис дээрээ телевиз яг хасаагаад үздэг хүмүүсийн яг дундаж энэ хугацаа байгаа өдөрт зарцуулдаг хугацаа энэ бол дэлхийн дундаж гэсэн. Сая 25 оны байдлаар гаргасан судалгаа. За тэгэнгүүт ерөнхийдөө хамгийн бага хувийг одоо энэ 16-аас 24 насныхан буюу яг Gen Z үеийнхээ эзэлж байгаа гэсэн. За Gen Z үеийнхэн дунджаар нэг
өдөртөө нэг 2 цаг 30 орчим минутыг телевиз үзэхэд зарцуулж байгаа гэсэн үг. Яг нь 2 цаг 30 минут ч үздэг хүн байгаа. Гэхдээ яг дэлхийн дунджаар учраас танилцуулж байгаа тийм. Тэгвэл хамгийн их цаг хугацааг зарцуулдаг хүмүүс бол мэдээж энэ 65-аас дээш насныхаа. Яг ажил хөдөлмөр хийдэг, тэтгэвртэй суусан, за ерөөхдөө гэртээ байдаг хүмүүс гэсэн үг. Тэгвэл эсвэргээрээ энэ 65-аас дээш насныхан за сүүлийн үед гарч ирээд байгаа стриминг үзэж байгаа яг хугацаанд дэр бол хамгийн бага үеийг эзэлж байгаа. Харин эсвэргээрээ түрүүний миний ярьсан за энэ 16-аас 24 нас, за 16-аас 34 насныхан маань 50-аас дээш үеийг эзэлж байгаа. Тэгэхээр телевизийн салбар одоо мэдээлэл өөрсдийнхөө мэдээллийг хүргэх үйлчилгээ нь за телевиз үзэх биш, за энэ хүн стриминг байдлаар гарч ирж байгааг энийг тохио гэсэн. Тэгэхээр дэлхийд дээрх нийт хүн амын бараг одоо 40 орчим хувь нь энэхүү 16-аас 34-40 орчим насныхан байгаа гэсэн. Тэгэхээр эдгээр насны бүлгийнхэн стриминг үйлчилгээ үзэж байгаа гэсэн тийм. Тэгвэл яг энэ стриминг үйлчилгээг одоо гаргаж олон нийтэд хүргэсэн маш олон компаниуд байгаа. Энэ нь мэдээж амжилттай болсон тийм. Бидний сайн мэдэх хамгийн ихнийх нь бол мэдээж YouTube. За YouTube байна, Netflix байна. За мэдээж Prime Video-гоос мэдэх байх. За мөн үүнээс гадна за мэдээний хамгийн том сайтууд болох за CNBC, CNN гэх мэтлэн сайтууд за стриминг байдлаар өөрсдийнхөө мэдээ мэдээллийг түгэж эхэлсэн байна. Тэгэхээр бидний бас цаашдын анхаарах нэг гол хүчин зүйл харах зүйл юм бэ гэвэл стриминг үйлчилгээг илүү сайн хөгжүүлэх шаардлагатай гэж хараад байна. За тэгэхээр сая бол стриминг гэдэг зүйлийн талаар яаж одоо энэ цац зээл дээр нэвчиж орж ирж байгаа вэ? Үзэгчдийг яаж байлдан дагалж байгаа вэ гэдээ бол хоёлаа энгийн графикаас харлаа. За тэгэхээр яг стриминг гэдэг үйлчилгээ бол одоо нөгөө талд нь телевизийн одоо үйлчилгээтэй харьцуулаад аваад үзэхэд ямар давуу талтай болоод хүмүүс сонирхоод байгаа юм бэ? Эрэлтийг юу бий болгоод байгаа юм бэ гэдэг талаар хоёлаа ярилцсан. За тэгэхээр дэлхийн нийт одоо үзүр үйлчилгээний цагийн телевиз бол нэг 50-60% нь эзэлдэг юм. За нэг 20-30 орчим хувь нь бол стриминг яваад эзэлж байна. За үлдсэн хувь нь нөгөө биетээр бид нар нөгөө театр дэлгэцээ одоо театр дээр очиод үздэг тийм үзүр үйлчилгээ байна шүү дээ. Тэгээ тиймэр үзүр үйлчилгээ бол эзэлдэг юм. За гэхдээ телевизийн нийт үзэлтийн 60% болвол ойрын жилүүдэд огцом одоо буурнаа гэдэг тийм тоо статистик байна л да. За хэдэн хувь хүртэл буурах юм бэ гэвэл одоо 2035 он гэхэд бол 40% хүртэл ер нь буурах юм байна. Тэгэхээр нөгөө талдаа стриминг бол тэлнэ гэсэн. За стриминг одоо яагаад ингэж эрэлттэй байна вэ гэхээр хамгийн гол давуу тал нь одоо технологийн дэвшил сүүлийн жилүүдэд хурцтай явж байгаатай хамтраад энэ стриминг одоо илүү хөгжлөө. За үүнээс одоо бид нар нэг давуу талыг анзаарч болох нь би хаанаас ч байсан хүссэн нэвтрүүлгээ хүссэн үедээ үзэх тэр боломжийг нь олгож байгаа явдал юм байна. Телевиз бол цаанаасаа нөгөө бичсэн програмын дагуу явдаг. Стриминг бол би хаанаас ч үсэн интернеттэй газар ороод өөрөө хүссэн одоо нэвтрүүлэг, киног үзэх боломжтой болж байгаа. Энэ нь бол одоо стриминг үйлчилгээний хамгийн том давуу тал юм байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Дараагийн давуу тал нь одоо юу вэ гэхээр одоо телевизийн салбар өөрөө маш их өндөр капекс буюу одоо хөрөнгө оруулалтын зардал өндөртэй. Өөрөөр хэлбэл би одоо тухайн улсынхаа үзэг болон урт хүмүүст мэдээлэл хүргэхийн тулд том өндөр антеннуудтай байх хэрэгтэй. Гэхдээ стриминг үйлчилгээ нь интернеттэй бол хаанаас ч орж болно гэдэг чинь нөгөө хиймэл дагуулаар дамжаад одоо тухайн улсын хааж байсан орч болдог болсон. За энэ нь бол хоёр дахь давуу тал юм аа л та. За гурав дахь давуу тал нь стримингээр одоо гаргаж байгаа зүйлсийг одоо лицензжүүлэх боломжтой юм. Лицензжүүлэх боломжтой буюу одоо тухайн стриминг үйлчилгээ санал болгож байгаа аппликейшн руу ороод яг тухайн аппликейшн лицензийг өгсөн тэр үзүр үйлчилгээ киног бол үзэж болно гэсэн үг. Харин магадгүй одоо телевизүүд бол одоо тэр юуг нь бичээд авчиж магадгүй, камераар бичээд авчиж магадгүй. Харин стриминг бол тиймэрхүү хэрэгслүүд нь хориглолцсон байдаг гэдэг ч юм уу. За энэ нь ийм хэд хэдэн давуу талаар бол стриминг бол цааш тэлэх хандлагатай байна гэж одоо олон улсын шинжээчид үзэж байгаа юм байна. За тэгэхээр одоо дараагаар нь хоёлаа стриминг гэдэг зүйл за мөн түнчлэн телевизийн ард хэн байгаа юм бэ гэдэг бол яг энэ логонуудаас харж байгаа. За эндээс бод би нэг 5 одоо тийм үндсэн дамсан хэмжээнд хүрсэн одоо групп компани тэрний дараагаар нь конгломерат гэж ярьдаг ийм одоо компаниудыг ярьж байгаа. За ийм 5 одоо компани байна гэж байна. Энэ бол яг
Америкийн нэгдсэн улсдаа одоо маш олон жил үйл ажиллагаа явуулаад түрүүн бас чиний ярьжсэнээр зах зээл нь ханаад одоо нөгөө нэг гадны зах зээл рүү ороод эхэлсэн. Лицензээ гадны телевизүүдэд эзэмшүүлээд эхэлсэн тийм компаниуд байна л да. За эдгээрээс одоо Walt Disney, Comcast, Warner Bros, Discovery, за Paramount, News Corporation гэдэг нэг 5 компани л да. За Walt Disney-г бол бид нэр дийлэх мэднэ хүүхэд байхдаа л үзэж эхэлсэн. Тэгсэн чинь Walt Disney байдлаар төсөөлдөг байсан боловч ард нь олон компани тийм баг 30-40 компани тийм ээ бүгдээрээ медиа чиглэлийн. За зарим нь бол яг мэдээний ABC маягийн одоо телевизүүд, эсвэл зарим нь спортын ESPN, за эсвэл одоо танин мэдгүй National Geographic гэдэг ч юм уу. Мөн түнчлэн Marvel гэдэг одоо кино хийдэг студи байна. За давхар одоо эдгээр компаниуд нь стриминг үйлчлэгийг бол аль хэдийн өөрсдөө компани нэг хэсэг болоод ашиглаад эхэлсэн. Одоо Disney Plus гэдэг сая ковидоос хойш нэлээд бас ирчээр авлаа. Netflix-ийн бас арт бичигдэх хэмжээнд очлоо. За дараагаар нь эдний компани бол одоо үзүр үйлчлэгээний газруу буюу дэм паркуудыг байгуулах замаар хүмүүсийг татах тийм орлогын нөгөө урсгалаа бий болгож юм. Тэр нь бол Disneyland Resort гэдэг. Энийг зөвхөн Америк төдийгөө Хятад өөр одоо бусад улсууд дээр ингээд нээгээд тэгээд өөр бусад улсуудын хүмүүс бол ханаас чамаагүй тэр компани бол орлого оруулаад зах зээлд хэлэх боломжийг бол бий болгосон гэдэг. За эдгээрээс гадна одоо Comcast, Warner Bros гэсэн компаниуд байдаг. За Warner Bros бас нэг сонирхолтой төвхтэй. Тэр нь юу вэ гэхээр Warner Bros бол миний яг багтаа үзэж өссөн хүүхдийн кинонуудыг л харагддаг байсан тийм компани ахгүй. Тэгээ би Warner Bros гэдэг байдлаар нь төсөөлжсэн боловч сүүлийн үед Warner Bros Discovery гэдэг нэр гараад ирсэн. Тэгээ энэ Discovery гэдэг нэр нь юу юм гэсэн чинь нэг бас баг багт гардаг байсан Discovery Channel буюу одоо бас нэг телевизийг өөртөө нэгтгээд авцсан. Өөрөөр хэлбэл энэ хоёр компани хоорондоо саяхан болвол нэгдээд өөрөөр хэлбэл Warner Bros дээр байгаа үйлчлэгээ нөгөө талд нь Discovery дээр байгаа одоо телевизүүд хоорондоо нэгдээд илүү нэг том компани байгуулах боломжийг болгосон юм. За хоёрдугаарт нь бол Paramount Pictures гэж ярьдаг энэ компаниас өөр компанитай нэгдээд том болсон байна. За дараагийн кейс бол бас илүү сонирхолтой News Corporation гэдэг. За News Corporation бол 10-ад жилийн өмнө 20-ад жилийн өмнө гэж санаж байна. Хоёр хуваагдсан юм. Одоор бол News Corp гэдэг нэртэй болцсон. News Corporation дотроо яаж хоёр хуваагдсан бэ гэхээр Fox гэдэг нэг мэдээний бол өөр босод олон төрлийн тийм сургууд байдаг. За энийг ингээд нэг одоо сегментээр өөр компани болго гаргачээ. Нөгөө талд нь энэ компани уламжлалт нөгөө сонин сэтгүүлийг хэвлэдэг тийм компани. Тэгээд энэ үйлчлэгээ бол үргэлжлүүлээд News Corp гэдэг нэрээр аваад явъя гэдэг тийм шийдвэрийг хуцаа эзэмшигч нь гаргаад ингээ хоёр хуваасан. Яагаад ингэж хоёр хуваасан шалтгаан нь юу гэхээр миний одоо ойлгосноор бас босод одоо намтар түүх үдээр ч гэсэн бичсэн байт юм лээ. News одоо мэдээ сонин сэтгүүлийг бол уламжлалт хэрэгсэл. За тэр хуцаа эзэмшигч нь бол одоо өвд амьдсан одоо компани бол үргэлжлүүлээ аваа явж байгаа. Тэгэхээр бол хуучин сүг үзэлтэй. Тэгэхээр энэ хүн бол энэ бизнесээ аваад явъя. Яагаад тэгэхээр одоо технологийн дэвшил бол ирээдүйд хурдцтай гарах юм байна. Тэгэхээр энэ сонин сэтгүүлийн салбар бол цаашдаа яг энэ хэрчээрээ уламжлалт байдлаараа л юм. Харин телевизийн салбар бол технологийн дэвшилтэд уялдаж хөгжих ёстой. Тэгэхээр энэ бизнесээ хоёр салгаад нөгөө бизнесээ бол өсөх боломжийг бий болгоё гэж шийдээд ингэж хоёр салгасан юм сонин төвхтэй. Тэгвэл гадны компаниуд яг хоорондоо нэгтгэл хийгээд за салбарын одоо өөр үйлчлэгээ үзүүлдэг компаниуд нэгтгэл хийгээд маш том за групп хэмжээний компани үүсгээд илүү entertainment салбар, медиа салбарыг баазж байна тийм ээ. Тэгвэл гадны компаниуд ийм нэгтгэл хийж болж байгаа шиг бид бүхэн дотоодын зах зээл дээр энэхүү нэгтгэлийг хийх боломжтой юм уу? Ингэж нэгтгэл хийхэд яг юу хэрэгтэй юм бэ гэсэн асуулт. За тэгэхээр би яг дотоодын компаниуд ийм нэгтгэл байдлаар одоо байдаг юм уу гэж бодоод за бас судлаад үзлээ. За тийм ингээд судлаад үзсэн чинь баг нэг 3 л тийм компани. За нэг нь бол одоо Mongolia Mass Media гэдэг юм компани. Нөгөө тал нь бол Монгол ТV юм байна. Нөгөө Монгол ТV чинь Ori Media Enter гэдэг бас байдаг. Нөгөө талд нь бол одоо баг үндэсний телевизийн компаниар жишүүл баг л адилхан болчихж байгаа гэсэн. За нэг Америкийн жишээг бол хоёулаа сая ярьсан. Энээс гадна одоо нөгөө улсын өмчийн буюу одоо нийтийн мэдээллийг хүргэх зорилттой тийм телевизүүд бол хятадд байдаг. За CCTV. За энэ CCTV чинь хятадд очиод өөрсдийнх нь нөгөө байруудаар нь яваад үзэхлээр бараг л хятадын өнцөг болон бүрийг хамарсан 6 тийм өндөр одоо цамхагтай байж байгаа байхгүй. Тэр хэмжээгээр бол энэ
телевиз бол маш өндөр хөрөнгө оруулалтын зардал шаардж байна гэж ойлгож болохоор гэсэн үг. Нөгөө талд нь стриминг бол харьцангуй бага зардлаар технологийн дэвшлийг ашиглаад нөгөө зах зээлийг тэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр цаашдаа хятадын зах зээл илүү нөгөө нээлттэй болоод эхлэх юм бол CCTV-ч магадгүй шахагдаж эхлэх бол үүсэхгүй стриминг платформод орж ирнэ гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Олонт банк үзүүлж байна. За тэгвэл медиа группүүдийн доторх бизнесийн орлого тий бизнесийн загвар нь яг ямар чиглэлд яг салбарлаж байгаа талаар хэлцэл. За тэгэхээр одоо энэ Comcast гэдэг компанийг жишээ болоод аваад үзсэн дэр юм. Яг тэр энэ компани бол яг энэ телевизийн салбарын чиглэл болгоноор ингэж нэвчиж ороод бизнес сегмент аль хэдийн нээсэн бүгд амжилттай яваа ийм одоо том групп конгломерат байгаа. За нэгдүгээрт нь одоо энэ компани үүсгэх нь юу гэхээр сүлжээний үйлчилгээ. За бид нар нөгөө нэг Mobicom, Unitel-ийн болвол нөгөө Univision гэдэг ч юм иймэрхүү үйлчилгээнүүдийг авдаг шүү дээ, тийм. За энийг л яриад байгаа гэсэн үг. За өөрөөр хэлбэл нөгөө айлуудад кабель суйрлуулалт тэрүүгээрээ дамжуулаад нөгөө олон телевизүүдийг гаргах тэгээ тэрийг нь subscription буюу одоо сар болгоно төлбөр ингээд хураамж байдлаар цуглуулж авдаг тийм одоо орлогын модельтэй бизнес бол хэлж байгаа гэсэн үг. За энэ бол нөгөө энэ компанийн хувьд бол Xfinity гэдэг энэ одоо үйлчилгээ байгаа юм. За хоёрдугаарт нь стриминг платформ. За стриминг платформ дээр одоо түрүүний харуулсан одоо бүх том компаниуд бол аль хэдийн орцсон байна. Disney Plus, HBO Max, за Peacock, Hulu, за Amazon Prime гэдэг ч юм уу. Ер нь бол Netflix-ийг л ер нь бол дуурайж гарч ирсэн тийм стриминг платформуд байна гэсэн. За энэ стриминг платформ дээр эднийх өөрсдийнхөө нөгөө гаргасан контентуудыг лицензжүүлээд энэ платформоор гаргадаг. Тэрнээс биш эдний гаргасан нэвтрүүлгүүд өөр нөгөө бусад өрсөлдөгчдийн платформ дээр гарахгүй учраас эднийд нөгөө нэг өөрсдийнх нь контент бүтээсэн давуу тал нь бол яг энэ стриминг платформ дээр гарч байгаа гэсэн. За дараагаар нь бродкастинг буюу нөгөө уламжлалт тийм телевиз байна. Одоо бидний нөгөө мэддэг NBC тэгээд CNBC чинь энэ группийн нэг хэсэг юм байл та. За тэгээд энэ хоёр үйлчилгээний одоо нэгдмэл байдлаараа энэ компани 2024 оны нийт орлогын бараг 59% нь бол бий болгосон юм. Тэгэхээр одоо дийлэнх хэсгийг нь бол бродкастинг телевиз эзэлж байгаа боловч стриминг платформын орлого бол цаашдаа илүү нөгөө энэ компанид жин дарах боломжтой байна л гэж харж байгаа. За дараагаар нь бол контент үйлдвэрлэл буюу нөгөө кино үйлдвэрлэл, нэвтрүүлэг үйлдвэрлэл, реклам, зар сурчлагын үйлдвэрлэлийг бол хэлж байгаа гэсэн. За контент үйлдвэрлэлийг Comcast бол Universal Pictures-ийг бол аваад тэгээ Universal Pictures-ээр дамжуулаад бол үйлдвэрлэдэг. Тэгээ энэ бол нийт одоо орлогын 23% бол байдаг юм. За Walt Disney-ээр хоёулаа жишээ аваад үзвэл Walt Disney одоо контент үйлдвэрлэлийн орлого нь бол 30-аас 35 орчим хувь байдаг. За үүнээс давхар одоо стриминг платформын үйлчлэг бол бас 30-аас 35% байдаг юм. Үлдсэн 30 орчим хувь нь бол нөгөө нэг Дэн паркаар ер нь бол дамжиж орж ирдэг. За Дэн парк гэдэг бол Comcast бас шийдэл байна. Эднийд бол нөгөө бусад өрсөлдөгчтэй харж байгаа дуурайх магадлал өндөр. За тэр энийг яаж хийсэн бэ гэхээр үзүр парк resort байдлаар шийдсэн. Нөгөө өөрсдийнх нь лицензтэй байгаа кино үйлдвэрлэлийг бүр хүмүүсийн нүдэнд харагдаж гарт баригдах өөрсдөө мэдрэх тийм боломжтой парк болгоо байгуулсан. Энэ дээр нь зөвхөн тухайн Америк нэгдсэн улс биш одоо Хятадд за Японд байдаг ч юм уу ингээд олон улсад байрж лицензийн нөгөөд тэндээс бас орлого олно явуулдаг. За энэ дээр давхар нөгөө өөрсдийнхөө лицензтэй кино контентын холбогдох мерчендайз буюу нөгөө бараа бүтээгдэхүүнийг худалдаад явдаг. За энэ нь бол нөгөө үлдсэн 18 орчим орлого нь бол бий болгодог гэж ойлгож байна. За тэгвэл одоо телевизийн салбар, за медиа салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт маш чухал гэдгийг чи сая дурдлаа тий. Тэгвэл хөрөнгө оруулалт хийж дотоодын энэхүү медиа салбар, телевизийн салбарыг өсөх боломж нь одоо яг ямар байна? Асуудал нь юу байна? Эсвэл яах ёстой юм бэ? За тэгэхээр энэ салбарын саний конгломератуудыг оруулахгүйгээр бодвол одоо зах зээл рүү нэвтрэх саад гэж ярьдэн шүү дээ. Тэр нэвтрэх саад бараг байхгүй. Өөрөөр хэлбэл одоо манай Монгол улсад 20-д жилийн өмнө хэдэн телевиз байлаа. Одоо хэдэн телевизтэй болцсон байгаа билээ гэж бодоод үзэнгүүт түрүүнд төрсэн статистикаас харахад бараг 60 гаруй телевиз бол тусгай чөлт үйл ажиллагаа эрхэлж байна. Тэгэхээр төдий чиний өрсөлдөгчд их байна. Тэр хэмжээгээр тухайн компани орлого бол ирээдүйд буурах магадлалыг нэмэгдүүлж байгаа гэсэн. Тийм ч учраас дижитал шилжилтийг өөрсөндөө давуу байдал болгож ашиглахгүй бол өрсөлдөгч чинь ашиглаж чинь. Ингээд чиний орлого ирээдүйд буурна гэсэн.
Тэгэхээр компаниудын гол одоо санаа зовниж байгаа асуудал юу вэ гэхээр нөгөө өрсөлдөгчдөө одоо дижитал шилжилт байдлаар бол идүүлэх тийм зүйл. Тэгэхээр энийг яаж шийдэх вэ гэхээр компаниуд бие бинийгээ өөртөө нэгтгэх, нийлүүлэх, залхих байдлаар бол шийдэд явдаг юм л да. За өөрөөр хэлбэл за хаа нэгтээ аль хэдийн нэг орлого нь муудсан компани байгаа. Энэ компани дээр очиод компани худалдаад авчна. Компани худалдаад аавна гэдэг чинь тухайн компани эзэмшиж байгаа хөрөнгө, лиценз, одоо бүх одоо технологийн ноу-хау шийдлүүд нь бүгд одоо чиний компани мэдлэлд ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ компани одоо бүх зүйлийг өөртөө аваад энийг өөрөөсдийнхөө нэг орлого нь буураад байгаа тэр хэсгүүд дээрээ нэмээд улам сайжруулчих юм бол чиний орлого бол нэмэгдээ зах зээлийн байр суурь нэмэгдэнэ гэсэн. За энэ 2025 оны саяхан буюу 8 сард одоо болсон ийм дэлхийн томоохон эхэлцэл болсон юм. За энэ эхэлцэл 2024 оны 4-7 сараас эхлээд яригдаж эхэлсэн. Тухайн үед Paramount Pictures маань орлого нь бол нэлээд асуудалтай, санхүүгийн нэлээд асуудалтай болцсон байсан. Яг түрүүний дурдсанаар өөрсдөө нэг дижитал шилжилтийг ашиглаж чадаагүй болмоос орлого нь бол нэлээд муудаад санхүүгийн асуудалтай болцсон байж лээ. Нөгөө талд нь Skydance гэдэг одоо юм телевизийн бас нэг томоохон одоо юм компани байдаг. Энэ компани одоо энэ Paramount Pictures-ыг худалдаж авах хилцэл хийсэн. Ингэж хилцэл хийсний үр дүнд одоо Paramount Skydance Group гэдэг одоо түрүүн харуулсан одоо хэд хэдэн компаниудыг эзэмшиж байгаа юм том конгломерат болж хувирж байгаа байхгүй. Skydance яг үнд бол Skydance нэрээр л телевизийн үйлчлэг эрхэлдэг байсан боловч одоо Paramount Pictures-ыг нэгтгэснээр олон одоо нэг Paramount Pictures-ийн компаниудыг өөртөө аваад зах зээлээ тэлэх боломж бол бий болсон гэж байна. За тэгвэл медиа компаниудад мэдээж IPO хийх шаардлагатай. За медиа компаниудыг хооронд нь нэгтгэх бас шаардлага хэрэгтэй. За мөн олон нийтээс хөрөнгө оруулалтуудыг татах шаардлага бас үүсээд байгаа. Тэгвэл олон нийт за медиа компаниуд хөрөнгө оруулалтыг хийхдээ за богино хугацаанд биш. За нэг 5-аас дээш жилийн хугацааны одоо урт хугацааны хөрөнгө оруулалт гэж харах хэрэгтэй гэж дүгнээр тийм. Яг зөв. За одоо медиа компаниуд тэгвэл дотоодын салбар дээр одоо ямар байр суурьтай байгааг за нэг өгүүлбэрээр дүгнүүл. За тэгэхээр дотоодын медиа салбар бол сүүлийн 10 жилийн турш одоо орон нутгийн даяар одоо өөрсдөө үйлчлэгээ цацж ирсэн чинь нэлээд хэллээ. Дараагийн сонголт боломж өдөрт юу байх вэ гэхээр стриминг платформ. Тийм. Тэгэхээр телевизүүд маань бол стриминг платформоор дамжуулж илүү тэлэх боломжтой байна гэж ойлгож байна. За тэгэхээр өнөөдрийн онцгой дугаарыг бол Эрдэнэ баясгалан болон гүн бэлгнаар хүргэлээ. За тэгэхээр Eagle телевизийн хамт олонны 30 жилийн энэ цаг мөч тохиож байна. За тэгэхээр та бүхэндээ баярын мэндийг хүргье гэж бид өөрөө зүрх хүсмээр байна. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.